taste, new vibe. Галзуу кино сувагтан тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан уу манайхан. Энуудад буруу та нартан нэг галзуу солиотой киног ярьж өгөхөөр сонголоо. Ямар кино вэ гэхээр 2009 онд гарч байсан District 13 Ultimatum. Яа, амар хэлсэн үгүй юу? За та нар буруугаа гадаагаад хэлэндээ мөг мэдж байгаа сте тийм ээ. Тэгэхээр одоо зөв буруу хэлсэн ч хамаагүй нэг юм нэртэй одоо галзуу кино байгаа. Борон дээр үед шиштэй одоо жил гарны өмнө те одоо галзуу солиотой хамтрал гээд дугаар 82 дээр одоо эхний ангийг нь ярьж өгчээсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаад 2 дугаар ангийг нь ярьж өгч байна гэж. За энэ галзуу кино бол угаасаа л галзуу учраас та нарт таалагдах нь тодорхой бизээ. За тэгээд энэ галзуу киног эрүүл бас амттай шинэхэн шаржгансан хөмөл снэк хамтран хүргэж байна. New taste, new vibe. Манайхан тэгээд лайкаар булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За Парис хот. Лейто дүү охинтойгоо хамт 13 дугаар дүүрэг лөө нэвтрэх шалган дээр ирж байгаагаар кино эхэлнэ. 13 дугаар дүүргийг тойруулж барьсан аврах том ханыг эх 7 хоногоос нурааж эхлэх учраас удахгүй 13 дугаар дүүрэгт хууль дүрмийг сахиулж дүүрэг дэх амьдрал сайхан болно гэж Ахмад Демиен найдаж байлаа. Гэвч Лейто энэнд нь бүрэн итгэлтэй байсангүй. За тэгээд тэр цагаас хойш 3 жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Засгийн газар төлөвлөгөөгөө өөрчилсөн учраас 13 дугаар дүүрэгт 3 жилийн туршид юу ч дээшилсэнгүй, харин ч бүр дордож. Өмнө нь дүүргийг бүхэлд нь ганцхан таахаа удирддаг байсан бол таахааг үгснээс хойш үндсэн 5 бүлэглэл буюу Молко гэгчийн удирддаг Африк бүлэглэл, Тао гэгчийн удирддаг Азиудын бүлэглэл, Бяцхан Монтоно гэгчийн удирддаг Цигануудын бүлэглэл, Али Кей гэгчийн удирддаг Арабуудын бүлэглэл, Карл гэгчийн удирддаг Мулзангуудын бүлэглэл гэсэн 5 бүлэглэл хотыг хувааж захирах болж. Тэд нар бүгд дор бүрнээ тултал зэвсгэлж тус тусынхаа дошийг хамгаалдаг байх нь. Харин алинд нь чамаардаггүй Лейто дүүргийг хотын бусад хэсгээс тусгаарладаг аврах том ханыг нураахын тулд ганцаараа тэмцэж байлаа. Засгийн газар ханыг нураана гэж амлаж байсан ч нураахгүй 3 жил болцсон учраас Лейто өөрөө бөмбөг тавиад дэлбэлж байсан нь тэр. Цагдаа нар энэ үйлдэлийг нь зогсоох гэж байдгаараа хичээсэн ч Лейто тэр бүрдэн зогтож амжина. Цагдаа нар нөхрийг хөөж явсаар Африк бүлэглэлийн эдлэн газар руу ирээд зогсдог. Африк бүлэглэлийн дэд босс Дүүдүү тэрнийг цагдаа нар дагуулж ирлээ гэж уурлаад зогсон ч тэдний босс Молко болиуллаа. Тэгээд Лейтог дотогч нэвтрүүлж урилгагүй зочдыг хөөж явуулахыг залуустаа тушаасанд цаадуулна, цагдаа нар руу буудаад хөөгөөд явуулна. Лейто хананд бөмбөг тавьж соолохоо одоо болоо. Ямар шивцаар бислэг байгаа штэ. Чи энэ ханыг шорон гэж бодоод байна. Харин би энийг хамгаалтын хэрэм гэж боддог юм шүү. Энэ бол ядуусын хороолол. Дэлхийн хаанч засгийн газар ядуусаа ингэж тусгаарлаж байгаад эцэст нь няцтаардаг. Мэдгүй юм да. Надад бол энэ хан давшгүй хамгаалалт бэхлэлт шиг л санагддаг. Гадна байгсад биднийг хүсэхгүй бол тэр л үз. Бид эндээ өөрсдийн гисэн ертөнцтэй. Хинээс ч илүү хүчтэй чанга хүмүүс. Тэнтхийн сүүл байснаас эндхийн толгой байсан нь дээр. Тиймээс аятайхан хэлээ. Чи хан цоолохоо бол. Гүү бол би толгойч нь цоолно. Тохирох. Ингээд өөр сонголтгүй болсон Лейто зөвшөөрлөө. За энэ үеэр Молкогийн бүлэглэл дээр ирсэн Аз бүлэглэлийн харьяаны машин дүүргээс гарч Парисын төв рүү очно. Тэгэд нэг цэнгэний газрын галтгоо руу тарвас нийлүүлсэнд галтгооны ажилтнууд тарвсыг нээж дотроос нь уудтай хар тамхиудыг гаргаж авдаг. Тэгэд цэнгэний газрын ажилтан босс дээрээ ирж бараа ирснийг мэдэгдсэнд босс тэнд байсан эмэгтэйчүүдийг бушуухан гаргахыг тушааллаа. Туслах нилээд мансуурсан бололтой. Нэг бүжигчин эмэгтэйг үлдээгээд бусдыг нь гаргана. Гэвч гарсан даруйд нөгөө бүжигчин хиймэл үсээ тайлж буу тулгасанд босс сандардаг. Тэгсэн тэр нь зүсээ хувиргаж дунд нь шургалсан Ахмад Демиен байлаа.
Тэгэд мань хүн боссыг ховонцор хомуучгаар гарыг нь сандалтай нь гавлаад том шилэн варыг хаг цохиж тоног төхөөрөмж холбооны хэрэгслүүдэ гаргаад ирнэ. Хөөе, наадах чинь Мин улсын үеийн эртний эд шүү дээ. Хулих. Би оргиг нь аваад явчихсан. За ингэ Дэмиан холбоо барьсанд цагдаа нар эрүүл ахуйн байцаагч нарын дүрээр дотогшоо нэвтрэхийг оролдоно. Тэднийг цагдаа болохыг мэдсэн туслах сандарч босс дээрээ ирж энэ талаар хэлэх гэсэн ч Дэмиан тэрэнд ч бас буу тулгаад гав зүйлэглээ. Тэгэд орон дээр аваачиж унтуулдаг буугаар буудаад унтуулсанд босс тэрнийг сүрдүүлж эхэлдэг. Энэнд дургуутсан Дэмиан тусгай зориулалтын жижигхэн тесрэх бодис аман дотор нь хийж зуулгаад амаа нээвэл дэлбэрнэ гэж анхааруулсанд нөгөөх нь ч дуугүй боллоо. Тэгэд өөрөө гарч хар тамхи худалдан авагчдыг дуудсанд цаадуулан сэжиг авалгүй дагаад явна. Тэгээд Дэмиан нэгийг нь дотог шоруулаад буу тулгаж угаад унтуулдаг буугаар буудаж ухаан алдуулна. Дараа нь усал гарч дараагийн худалдан авагчийг оруулж ирээд бас л байрч авна. Энэ мэтэр гадаа ноочрлоод хүлээж байсан худалдан авагчдыг нэг нэгээр нь дотог шоруулаад унтуулдаг буугаар буудаж бүгдийг нь барьж авдаг. За ингээд барих ёстой хүмүүсээ бүгдийг нь барьсан мань хүн хаалгаад хөгжээд багийнхандаа дохио өгсөнд цаадуулна машинтайгаа ирээд цэнгэний газрыг бүслээд авлаа. Цагдаа нар ирж байгааг мэдсэн харуулууд хаалгыг төгжсөнд дотор байсан хүмүүс ч нууц хаалгаар зогтцгаана. Ингээд зочдыг явж дууссан хойно мафийнхан бууга зэгцгээж цагдаа нартай тулалтахаар бэлдэнэ. Харин Дэмиан нөгөө боссыг сүрдүүлж боссын өөрийнх нь зогтдог нууц гарцыг нээж баригдсан этгээдүүдийг шилжүүлж эхэлдэг. Тусгаагийнхан төв хаалгаар дотогшоор нэвтрэх гэж оролдсон чи янз бүрийн урих зангатай тулгараад нэвтэрч чадалгүй саадлаа. Харин мафийнхан боссынх нь өөрөө цоочтой байгааг мэдээд хаалгыг хөвдөд орсонд Дэмиан гарч амжилгүй тэдэнтэй таарчихна. Болгоомжтой залуусаа. Энэ бол алдарт Ван Гогийн зураг шүү. Олон зуун сая еврогийн үнэтэй. Ганц л зураас гарвал хүнд ч хэрэггүй болно гэж мэдэрэ. Ингээд тэр зургаар халахвч хийж тэдэнтэй тулалдана. Мань хүнийг зураг аваад гарч иртэл баригдсан худалдан авагчдын хамгаалагч нар буудсанд Дэмиан тэндээс амжиж зогтааж байшингийн арын хэсэг рүү ортол тэнд нь хар тамхи боловсруулдаг лабораторийн хэсэг байж таарлаа. Тэнд байсан ажилтнуудын нэг нь тесрэх бөмбөгийг идэвхжүүлсэнд бусд нь Дэмиан рүү дайраад орцгооно. Тэр ч дотор тесрэх бөмбөг байгааг холбоогоор мэдэгдээд нөхдүүдтэй үзнэ. Зэнгэ Дэмиан эцсийн мөчөд тесрэх бөмбөгийн дээр аврах том ширмэн тогоо тавиад дарсанд бөмбөг тэрүүхэн тэндээ дэлбэрдэг. Удалгүй тусгаагийнхныг арай ядан хаалгыг нээтэл мань хүн тосоод зогсож байлаа. Тэгэд тэр Ван Гогийн зураг дарагдаа өгөөд тэндээс явна. Оройн нэг оффист хэсэг хүмүүс уулзаж байна. Ийм цамхаг барихад хэр удах вэ? Хөдөлмөрийн хуулиасаа болно доо. Эмертад бол 8 сар. Энд бол 8 жил. Хөөе, цүнхээ өдөр. Өмнө нь тохирсноор газрын зөвшөөрлийг хөлсөн. Барилга барих зөвшөөрөл авах үед бид дахиад нэг нугалж өгнө. Ажил өнөө өрөөнөөс эхэлсэн ч болно. За ингээд тэр мөнгө аваад явлаа. Харин нөгөө талд Дэмиан ажлынхаа залуугаар гэртээ хургуулдаг. Гэртээ ороход нь гэрийнх нь ханаар дүүрэн мөрдөж байгаа хэрэгтэй нь холбоотой зургнууд байна. Шөнө нь машинтай хоёр охин хөгжим сонсож байна. Найз залуучууд нь холгүйхэн өөр машинд суугаад тэр хоёрт зориулж FM-ээр дуу захиалж өгчвөл. Тэгсэн 2 цагтаа ирээд октоодыг шалгаж бичиг баримт нэгсэнд холгүйхэн машинтай зогсчихсан залуучууд юмыг аж мэдхүү гээд бичлэг хийдэг. Тэгсэн тэдэн дээр хар машинтай цагдаагийн тусгай албаны хүмүүс ирээд октыг явууллаа. Тэгээд цагдаа нарыг машинд нь суулгасан даруйда буудчаад явсанд тэднийг санамсаргүй бичиж байсан залуус шоконд орцгооно. Тэгсэн нөгөө тусгаагийнхан цагдаагийн машиныг очиж яваад явсанд залуус бөөрч гайхацгаана. Гэтэл нөгөө тусгаагийн нөхдүүд цагдаагийн машин ачсан ачааны машиныхаа хамтаар 13 дугаар дүүрэг лүү нэвтэрлээ. Тэгээд харуудын хорооллын захад цагдаагийн машиныг орхиод явцгаана.
Гэнэт хорооллынхын хажуу цагдаагийн машин гараад ирсэнд гайхсан нөхдүүд бууга аваад очихдоо зэрэгцээд тэдэн лүү цагдаа нар буудсанд цагдаагийн машинаас буудлаа гэж бодсон нөгөө нөхдүүд цагдаагийн машиныг шүүрэн шанаг болтол нь буудцгаана. Харин нөгөө талаас тэднийг ингэж буудаж байгааг нэг бүрчлэн камераар бичиж байлаа. Буундуунаар байшингийнхаа дээвэр дээр гарч ирсэн Лейто дурангаар буудалцсан болж байгаа газраас холгүйхэн нэг хар машин хөдөлж байгааг хараад дугаарыг нь хартал DISS буюу дотоодыг аюулаас хамгаалах товчооны машин байсанд гайхдаг. Маргааш өглөөнөө Демьянийг гэртээ байж үтэл цагдаа нар орж ирээд бариад авна. Демьян эхэндээ эндүрэл боллоо гэж бодсон ч галтагоор нь орсон цагдаа хар тамхи барьсаар гарч ирсэнд өөрийг нь зариуд хэрэгт гүтгэж байгаа болохыг ухаарлаа. Ингээд аргагүй байдалд орсон тэр нөхдүүдтэй хамт явна. Энэ үеэр өрчөн 13 дугаар дүүрэгт цагдаа нарын машин руу буудаж байгаа бичлэгийг ерөнхийлөгч үзээд зогсож байна. Тэгээд энэ хэргийг яралтай шийдэхийг тушааж Демьянд энэ ажлыг даалгах хүсэлтэйгээ ерөнхийлөгч хэлдэг. Тэгсэн Демьян хар тамхины хэрэгээр баригдсан учраас оронд нь дотоодыг аюулаас хамгаалах товчооны дарга Волтер Гасман хэргийг хариуцаж авна. Тэгсэн тэр Гасман нь өмнө нь нэг хүнээс цүнхтэй мөнгө авч байсан хүн байж таардаг. Энэ бичдэг задруул бараг иргэний дандаа гэдэг үз. Энэ улсад үүмэн самун хэрэггүй. Би одоо их харвын уулзалтанд орохоор Рио руу явлаа. 48 цагийн дараа ирнэ. Намайг ирэхэд энэ хэргийг шийдсэн байгаарай. Надад итгэж болно эрхмээ. Гэвч ерөнхийлөгчийг явсан даруйд нөгөө бичлэг орон даяар тархлаа. Иннээс болоод 13 дугаар дүүргийнхэн болоод цагдаа нарын дунд мөргөлдөөн гарч эхэлнэ. Энэ үеэр дотоодыг аюулаас хамгаалах товчооны ажилтан дарга Гасманд тэдний шүний нууц ажиллагааг хөндлөнгөөс хэдэн залуус бичлэг хийж байсныг олж тогтоосноо хэлдэг. Уралсан Гасманч тэднийг яралтай олоод устгахыг тушаана. Тэр өдөр нөгөө 3 залуусын нэг цагдаа нараас зүгтэж ирээд санамсаргүй таарсан Лейтод бичлэгээ өгчхөд зүгтаадаг. Тэгсэн залуу удалгүй баригдаж машин дачигдаад явдаг. Тэр машины дугаар шүн харсан DISS буюу дотоодыг аюулаас хамгаалах товчооны машин болохыг Лейто таньдаг. За сори борон та нартай гэлсний галзуугай реклам алгададах. Тэгэхээр манайхан шин амт, шин мэдрэмжийг туршаад үзээрэй. Тосон чараагүй, чигнэж болгосон гэд боддоо галзуу юу. Эрүүл бас амттай шинэхэн шаржгансан хөөмөл снэк. New taste, new vibe. Харин нөгөө талд Демьянийг 2 цагтаа камерт оруулах гээд явж байна. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон мань хүн нөхдүүд рүү дайрч гарыг нь өчөөд нэгээс нь утсыг нь аваад яаралтай Лейтогийн гэрэлөө залгана. Тэгсэн автомат хариулагч ажилсанд Демьян хэлэх үгээ үлдээлээ. Анда Демьян байна. Би цагдаагийн байран дээрх аквариумд байна. Намайг хэрэгт бухсан. Ирээд авал их баярлах байна. 2 цагийн дараа намайг газрын гав руу аваад явна. Тиймээс яраарай. Гасманыг уулзалт хийж байтал товчооноос залгаад Демьяныг 13 дугаар дүүргийн Лейтог гэгч залуутай утсаар холбогдсныг хэлсэнд тэр ч яралтай яваад Лейтог олж устгахыг тушаана. Юу болоод байгааг мэдээгүй Лейто сурсан зангаараа гэрээхээ гадаа зангаа тавьчихад гэртээ орж утасны дуудлагаа шалгангаа өдөр таарсан Самирийн өгсөн бичлэгийг үздэг. Тэгсэн удалгүй гэрийнхэн гадаа зэвсгэлсэн тусгаагийнхан ирж бүсэлж аваад үүдэнд байсан хамгаалагч залуусыг өчиггүй буудаж унгаад дээшээ гарцгаана. Бичлэгийг үзсэн Лейто юу болоод байгааг гадарлаж эхэллээ. За үүнтэй зэрэгцээд Демьяны дууд шуудан сонсогдсонд тэр ч дискээ сугалж аваад тэрнийг аварахаар яаравчлаа. Үүнтэй зэрэгцээд тавьсан утсан дохио өгсөнд өөрийг нь барихаар хүмүүс ирснийг Лейто ойлгодог. Тэгээд хаалгыг нь дэлбэлэхдээ зэрэгцээд цонхоороо үсрээд зовгтана.
Товчооны залуус тэрнийг барьж чадалгүй алдсан гэдгээ хэлсэнд Гасман уурлаад тэднийг яралтай эргэж ирэхийг тушаалаа. Үүнтэй зэрэгцээд Молко болоо тэрний залуус. Тэдний залууг алсны хариуд 13 дугаар дүүргийн шалган дээрх цагдаагийн байр руу дайралт хийж бүхэлд нь дэлбэлээд явцгаана. Гасманыг ерөнхийлөгчтэй уулзахаар цагдаагийн газраас явхад зөрөөд Лейто ирж таарна. Тэгээд өөрийг нь баривчилж камерт хүрэхийг хүссэнд эргүүлийн дарга манайх зочид буудал биш гэд тоосонгүй. Тэгэхээр Лейто мөргөөд унгасанд сандарсан цагдаа нар камер руу хүргэлээ гэж. Энийг хүлээж байсан Лейто тэднээс мултарч дүүжин таазаар дамжаад нүдэрмхийн зууртал зугтаад алга болдог. Тэгээд Лейто Демьянийг суллана. За, ямар төлөвлөгөө байна? Чам төлөвлөгөө байхгүй мó? Чи орж ирэхэд төлөвлөсөн бэжэж гарахаа төлөвлөөгүй мө? Мэдгүй, шорон чуугаас ороход амархан гарахад хэцүү шттэ. Ингээд мань хоёр хянагч нартай тулж тэндээс гарахаар үдцгэнэ. Энэ үеэр Гасманы залуус ирээд мань хоёрыг барих гинэ. Ерөнхийлөгчийг их харвын уулзалтаас ирэхэд 13 дугаар дүүрэгт аль хэдийн бослог Үмэн самун дэгдэж эхэлж. Зэвсэгт бүлэглэл болоод цагдаагийн хооронд мөргөлдөөн болж эхэлснийг сонсоод ерөнхийлөгч нөхцөл байдлыг яаралтай намжаахыг даалгана. Гэвч зэвсэгт бүлэглэлүүдийг цэргийн хүчээр даруул их хохирол амсна гэж генералууд болгоомжилж байлаа. Тэгвэл ноён Гасман танд ямар санал байна? Эрхэм ерөнхийлөгч, бид 13 дугаар дүүргийг 12 цагийн дотор яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Тэгээд дүүргийн төвд байрлах 5 өндөр байшинг дэлбэлж нураах хэрэгтэй гэж бодож байна. Тэр 5 байшинд зэвсэгт этгээдүүдийн гол штабууд байрлаж байгаа. Тэгээд дараа нь тэнд шинэ хороолол босгоно. Ажлын байрнууд бий болно. Дундаж давхаргийнхан тэнд амьдарч эхэлцгэнэ. Тэд нар сонгуулиар таны төлөө санал өгөх болно. Шудраг хэллээ. Өөр илүү дээр санал байхгүй юу? Ерөнхийлөгч Гасманы саналыг ардчилсан ёсонд нийцэхгүй гэж эсэргүүцлээ. Гэвч хугацаа бага байхад өөр авах бодит арга хэмжээ байхгүй гэж зүтгэсэнд аргагүй байдалд орсон ерөнхийлөгч 12 цагийн дотор 13 дугаар дүүргийн 1 сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг хайрмынхандаа тушаана. Гасман, та тэр дүүргийн хүннийг бүрд адил тэгш хүнлэг байдлаар хандахыг би чухалчлан захий. Би үүнийг толгоогоор хариуцна. Энэ үеэр цагдаа нар мань хоёрыг хайгаад хаасайгүй гүйлдэж байна. Харин мань нөхдүүд агааржуулалтын хоолойд нуугдаад болж өнгөрсөн бүхний талаар ярилцаж мэдээлэлээ солилцдог. Демьян шоронд байсан учраас зарим мэдээллээс хоцорсон байлаа. Тэгээд энэ бүхний цаана дотоодыг аюулаас хамгаалах товчооныхан байгааг Демьян ойлгодог. Тэгээд тэднийг буулгаж авах нотлох баримт болох бичлэг Лейтод байгааг мэдээд баг зэрэг тайвширна. Гэсэн ч тэд энэ бүхний ард Гасман байгааг давхар нотолж чадахгүй бол гол хэргийн эзнийг барьж чадахгүй үлдэнэ гэдгээ сайн мэдэж байлаа. Тэгээд Гасманы офс руу очихоор шийдээд агааржуулагчийн хоолой дагаад мөлгцгөнө. Тэгээд тэдний Гасманы офс ирэхэд цагдаа нар тэднийг төдийлөн анзаарахгүй байна. Гэвч эцсийн мөчид цагдаа нар таньсанд мань хоёр тэдэнтэй үзэлцэнэ. Ямар санаа байна? Би анхаарлыг нь сарниулна. Чи хүн алз болж тоглоно. Өрөөнө 117. Баримт болох бүхнийг аваарай. Хаана уулзах вэ? Би угаасаа холдож амжааг байна. Тэгээд Лейтод сонхоор гараа зүгтаасанд Демьян цагдаа нартай тулаад үлдэнэ. Лейто Гасманы өрөөнд ороод хард дискийг нь аваад гарлаа. Демьян цагдаа нарыг аргалж дөнгөсөн ч хөдөлгөөний дотоодыг аюулаас хамгаалахын ирсэнд байдал буруугаар эргэж эхэлдэг. Азуулахад Лейто амжиж ирсэнд Демьян шууд бодох юмгүй цонхоор үсэрдлээ. Тэгээд тэд цагдаагийн машинд суугаад тэндээс зогтаацгаана. Мань хоёрыг алдчихсан Гасманы залуус яаралтай тэрэнд энэ талаараа хэлсэнд нөхөрч бүх хүчээ дайчилж мань хоёрыг устгахыг тушаана. Энэ үеэр 13 дугаар дүүргийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа айл хэдийн эхэлчих.
Хүмүүс хаашаа очихоо мэдэхгүй хүчээр дүүргээ орхиод гарч байлаа. Мань хоёрыг дүүргийн төвд ирэхэд дээврээс тусгаагийн цэргүүд гал нээж эхэлцгэн. Ингээд мань хоёрч бултаж гүйсээр Азуудын бүлэглэлийн толгойлогчдэр очно. Тэгээд серверийг нь ашиглаж Гасманы хард дискийг шалгаж үзэхэр болдог. Энэ үеэр 13 дугаар дүүргийн барилгуудыг нураах нисдэг тэргүүд хөдөлж байлаа. Мань хоёрч дискийг ухаж үзээд дүүргийн төвд байгаа 5 өндөр барилгыг нурааж оронд нь тэнгэр багандсан барилгууд барих гэрээг нэг томоохон компани аль хэдийн хийцэн болохыг олж мэддэг. Өөр цайх үед нисдэг тэргүүд ирж цэргүүд 5 барилга дээр тусгай чиглүүлэгч суйрлуулж эхэллээ. Тэр чиглүүлэгчийн дагуу алсаас пуучин харуулах байдаг. За ингээд цаг баг үлдсэнийг ойлгосон Демьен гэмт бүлэглэлийнхнээс тусламж хүснэ. Эхлээд бүх бүлэглэлийн боссуудыг яаралтай нэг дор цуглуулад бодит байдлын талаар мэдээлэл өгөхөр болно. Тэгээд бүгд цугларахад мань хоёр бүх боссуудыг нэг бүрчлэн танилцуулаад хэлж өгнө. Нөхдөө, ирсэнд баярлалаа. Манай дүүргийг нүүлгэн шилжүүлж эхэлснийг та нар мэднэ. Тиймээс нийтийн дайсны эсрэг нэгдэж тэмцэх саналтай байна. За ингээд бүгд нэгдэх тал дээр санал нийлсэнд Демьен төлөвлөгөөгөө танилцуулна. Бидэнд 5 цаг байна. Надад та нарын шилдэг 30 залуу хэрэгтэй. Буу хэрэглэхгүй. Сэмхэн гитэж ороод хамгаалтыг устгаж, үйл ажиллагааны өрөөг гартаа авцгаана. Ингээд тэд ерөнхийлөгчийн ирэх удирдлагын төв рүү дайрч орохоор бэлтгэцгэнэ. Нөгөө Гасман ерөнхийлөгчийн тархийг угаахын тулд алхамж холдохгүй дагссаар. Пуучин харвах тушаалыг зөвхөн ерөнхийлөгч өгөх эрхтэй байлаа. Ерөнхийлөгчийг ирэхэд генерал 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх дутуу байгаа гэдгийг хэлсэнд ерөнхийлөгч нүүлгэн шилжүүлэлтийг яаралтай дуусгахыг тушаадаг. Энэ үеэр мань хэдэж хөдлөөд эхэлж, ерөнхийлөгч пуучин харвах тушаал өгөхөөс цааргалж байсан ч Гасман тэнд үлдсэн хүмүүс дандаа нийгмийн хог шарууд учраас хайрлах шаардлагагүй гэж ятгана. Харин нөгөө талд мань хэд цагдаагийн газар руу дайраад оржээ. Ерөнхийлөгч байшинд нэгч хүн байхгүй гэдэгт итгэлтэй болтлоо тушаал өгөхгүй гэж гүрийсээр. Тиймээс генерал хүний биеийн дулаан мэдрэгчтэй нисдэг тэргээ илгээж байшингуудыг шалгуулахар болно. Энэ үеэр гэмт бүлэглэлийн залуус төв рүү дайрч орж ирсэн мэдээг тэд авлаа. Тиймээс Гасман тавчооныхоо залуусыг тэдэн лүү явуулдаг. За ингээд дулаан улам ширүүлсэн. Мань хоёрыг ирэхэд удирдлагын өрөөний үүдэнд Гасманы баруунгаар зогсож байлаа. Демьенч нөхөрлөө очиод анхаарлыг нь сарниулж угаад ганцхан бүлдөгдөөд нам унаглаа. Удалгүй ерөнхийлөгчөд 5 байшинд нэгч хүн үлдээгүй гэсэн мэдээг генерал өгнө. Тиймээс аргагүй байдалд орсон ерөнхийлөгч пуучин харвах түлхүүрийг эргүүлэхэр боллоо. Гэвч эргүүлж амжихаас өмнө маньхэд удирдлагын өрөө рүү ороод ирцгэнэ. Ерөнхийлөгч тэднийг хараад сандарсан ч Демьеныг таниад баг зэрэг тайвширдаг. Демьен ч дискийг компьютер руу холбож болсон бүхнийг ерөнхийлөгчд тайлбарлана. Тэгсэн өнөөх Гасман ерөнхийлөгчд буу тулгаад түлхүүрийг хийж эргүүлэхийг тушаалаа. Гэвч мань Демьен амжиж дайраад бууг нь булааж авч чадна. За ингээд ерөнхийлөгч тэнд ирсэн бүх хүмүүст өөрийг нь ноцтой алдаа гаргахаас сэргийлж өгсөнд талархлаа илэрхийлдэг. Тэгээд 48 цагийн дотор нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг эргүүлж авчираад шаардлагатай нөхөн төлбөрийг өгнө гэдгээ хэлнэ. Над нэг асуулт байна. Хуучнаа нөхөх гэж оролдохын оронд шинийг барьж яагаад болохгүй гэж. Шин дүүрэг. Ажилтай, амьдралтай, хүн шиг амьдарч болох тийм газар. Тэгсэн ерөнхийлөгч 13 дугаар дүүргийг хүн амьдрахад таатай газар болгож шинжлэх амлалтыг засгийн газрын тэргүүний хувьд өглөө. Ингээд бусад 5 боссч зөвшөөрснөөр ерөнхийлөгч түлхүүрээ зоолсонд мань 2 түлхүүрийг нь эргүүлж ерөнхийлөгч товчлуурыг дарснаар пуучин харваж 13 дугаар дүүргийн төвийн 5 барилгыг нэг-нэгээр нь дэлбэлээд нурааж эхэлдэг. Ингээд засгийн газрын зүгээс тэр газарт цоошин хүн амьдрахад таатай дүүрэг барихаар болсноор кино маань конец фильма. За энэ галзуу солиотой сонирхолтой киноны тайлбар маань энд хүрээд дуусч байна. За борогийнхэн тайлбарыг ихэнд хэлсэнчлэн энэ кино угаасаа галзуу болохоор та нарт таалагдах нь ойлгомжтой байсан. Тэгээд таалагдсан бизээ гэж.
За тэгэхээр та нарт таалагдсан энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд хэдэн борооноудтай нь эрүүл бас амттай шинэхэн шаржгансан хөөмөл снэк хамтран ажиллаа. Та нар маань тэгээд шин амт шин мэдрэмжийг туршаад үзээрэй. Тосонд шараагүй жигэнж болгосон гээл бод галзуу. За тэгээд мөн буруу та нарт нэг ойлгомжтойгоор ярьж өгч чадсан бол та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас лайкаар бөмбөгдөөд өгөөрэй гэж хэдүүлээ. Тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.